Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэн сайхан амарч байна уу? Үл хөдлөх хөрөнгийн тэнхлэг зууч компани Синеклэстэй хамтран бэлтгэдэг шинэ байр нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Уламжлалтынсаараа бид та бүхэндээ Улаанбаатар хотод захиалга авч байгаа бүх шинэ орон сууцны үн ханш, зах зээлийн чиг хандлага, мэдээллийг томилон өргөх болно. Шинэ байр нэвтрүүлгээрээ Улаанбаатар хотод баригдаж байгаа бүх шинэ орон сууцны үн ханш, зах зээлийн чиг хандлагыг хүргэхээс гадна барилгын болон үл хөдлөх хөрөнгийн салбарт болж байгаа бүх шинэ соргог мэдээллүүдийг томилон өргөдөг лээ. Одоо та бүхэндээ манай сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын тэнхлэг зууч компани санаачлан зохион байгуулсан ухаалаг хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа 2013 нээлттэй хэлэлцүүлэг барилга үл хөдлөх хөрөнгийн салбарын гол тоглогчид болон хөрөнгө оруулагчдыг нэг доор цуглуулж чадлаа. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн уг хэлэлцүүлэгт нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Нацаг Дорж болон Улаанбаатар Дулааны сүлжээ, Улаанбаатар Сахилгаан төвийн сүлжээ компани, улс сургуулийн удирдах газрын удирдлагууд оролцсон юм. Ухаалаг хөрөнгө оруулалт гэж юу болох талаар мэдээлэл өгч төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагчдыг холбох зорилготой хэлэлцүүлэгт 100-аад компани төлөөлөл оролцлоо. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн төдийгүй хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт сэдвээр тавьсан Нацаг Дорж даргын илтгэл оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Эрхэм үзэгчдээ, үл хөдлөх хөрөнгө зуучлалын тэнхлэг зууч компани санаачлагаар барилга үл хөдлөх хөрөнгийн салбарын гол тоглогчид хөрөнгө оруулагчид болох 100-аад компани төлөвлөлийг нэг доор цуглуулсан ухаалаг хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа 2013 сэдвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн хамтран ажиллагчаар хөрөнгө оруулалтын MICC банк, дэмжигч байгууллагаар барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн засаг даргын тамгын газар ажиллаж байна. Та бүхэндээ өглөөний амар амгалан хот байгуулалт төлөвлөлт барилгачлалын талаар нийслэлийн удирдлагаас баримталж буй бодлого арга хэмжээг хөрөнгө оруулагчид девелоперууд, ерөнхий гүйцэтгэгчид, төсөл хэрэгжүүлэгчид, барилгачдад танилцуулах, санал солилцох, зураг уулзах, тэнхлэг зууч компани санаачлагаар зохиогдож байгаа их баяртай байна. Тэгээд тэнхлэг зуучийн энэ үйл ажиллагааг зохион байгуулж үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тоглогч манай гол бүтээн байгуулагчтай уулзах болцоог олгосон. Бас талархлаа илэрхийлье. За барилга үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаа, хөгжих одоо эхлэн тавигдж байгаа энэ үед тэнхлэг зууч компани зохион байгуулж энэ барилгын салбарын гол оролцогчд, гол тоглогчдыг цуглуулan одоо энэ хэлэлцүүлэг хийж байгаа нь маш цаг үеэ олсон ийм одоо арга хэмжээ гэж би үзэж байна. Энэ дээр бол төр засгийн одоо хотын удирдлагууд ирж оролцсон энэ одоо уулзалтын ач холбогдол нэлээд өндөр төрөгж байна. Тэгээд бид нар барилгын салбарт тулгамдж байгаа асуудал болон энэ ялангуяа хот тогтчлолт, гэр хороолол, хотын одоо хуучин ашиглалтын шаардлага хангахгүй болсон энэ байруудыг хэрхэн одоо шинжлэх тухай асуудлуудыг нэлээд нухацтай ярилцлаа. Энэ маань бол хотоогоор бол альва нэг зөвшөөрлгүй баригдсан барилгыг хураан, нураан, цуцлан гэж ярихаасаа илүүгээр монголчууд бид өнөөдөр ширхэг хадаас үйлдвэрлэдэг илүү аль болох хийж бүтээх талаас нь асуудлыг ярмаар байна. Мэдээж хэрэг барилгын салбарт бол угаасаа Монголын юуны уур амьсгалын нөлөөгөөс болоод маш хэцүү, маш олон шат дамждаг, олон хүний зөвшөөрөл хэрэгтэй байдаг, их хүндрэл, хүнд суртлууд их байдаг. Тэрийг ойлгоод бас харгалзаж үзэх хэрэгтэй байна. Энэ бүх үйл ажиллагааны барилгын салбарт хууль, эрх зүйн зохицуулалт, төлөвлөлт, хяналт энэ үүргийг хэрэгжүүлэх гол үүргийг бол үндсэн хуулийн дагуу төр хүлээдэг. Тэгэхээр төр өөрийнхөө зохицуулж чадаагүй, хийж чадаагүй асуудлын төлөө өнөөдөр хувийн өмч бүхий компани, хувийн өмч бүхий иргэдийн эрх ашгийг хохироогоод энэ булаах, цуцлах асуудал бол өнөөдрийн цаг үеийн шаардлагатай ч нийцэхгүй хууль, эрх зүйн орчинтойгоо ч гэсэн зохицохгүй гэж би бодож байна. Барилгын зөвшөөрөл авах зүйлийг нэг чигийн үйлчилгээнд олон гар үсэг дамждгийг богино хугацаанд гэсэн. Энэ бол зөв зүйтэй асуудал гэж маш их таалагдлаа. Мөн дээр нь ерөнхий архитектор Нацаг Дорж ярьлаа л да. Ер нь хот төлөвлөлтөн дээр барилгын компаниуд зураг дөрвөл зурчаад аваад ирдэг гэж байна. Энийг хацралгүйгээр хамтраж зураад
Тэгээд энийг эргээд эскизийг батлаад өгдөг бол зүйтэй гэдэг асуудлыг ярьчих. Энэ бол маш зөв юм байна. Хүн төлөвлөлтөй гаргаад ирдэг. Тэгээд тэрэн дээр нь болж бүтээгүүгээд хоног хугацаанд хойш нь урагшил сундаг. Ер нь эскиз батал зүйлийг бол богино хугацаанд хийгээд цөөхөн хүний гар үсэг зурдаг болгоод 2 хүний гэсэн 3 хүний гар үсэг зурагдаад тэгээд энэ зүйлээ одоо өөртөө хамтаа төлөвлөсөн зүйл дээр хүн ойлгомжтой асуудал дээр гар үсэг зурх амраа гэдэг утгаараа ярьж байгаа. Энэ нь бас таалагдлаа. 5 жилийн хугацаанд нийслэлд барилгачлалт эрчимтэй явагдаж байгаа. Харин үүнийг дагаад цахилгаан дулааны хүрэлцээ хангамж сайнгүй болсон. 2012 онд гэгтэл орон сууцны голдуу 160 барилгыг төвлөрсөн дулаанд шинээр холбожээ. За өнөөдрийн байдлаар хотын зүүн хэсэг буюу 15, 13 дугаар орол 3, 4 дугаар орол орчим бүхэн өргөгээд ер нь хотын зүүн хэсэгт техникийн нөхцөл олох тийм ээ дулаан хангамж одоо нэмж шинэ хэрэглээ нэмж болох боломжгүй байгаа. За учир нь одоо дулааны хөөсрүүд маань бүгдээрээ баруун талтай байрласан юм байгаа. Тэгээд үүнээс болоод 1 дугаарт 2 дугаарт дамжуулах сүлжээний маань нэвтрүүлэх хүчин чадал бол хүрэлцэхгүй болсон юм байж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол ТЭЦ 4-өөс гарсан одоо баруун тишээ гарсан нисэх сонсголон тэгээд Мон Сэмийн үйлдвэр тийм ээ цэргийн отхон гэж ярьдаг. За энэ орчмыг хангадаг 700-ийн 9-р магистралын шугам дээр бол шинэ хэрэглэгч холбох техникийн нөхцөл олох юм боломжтой байна. За энэ шугам маань бол ерөнхийдөө өнөөдрийн байдлаар нэг 50% ачааллагдсан 50% нөөцтэй байна. За бусад шугам одоо 1200-ийн шугам. За мөн ТЭЦ 3-аас гарсан 5-10 дугаар магистрал бүх шугам бол бүр ачааллагдсан юм байна. За ТЭЦ 2-ийн хувьд бол яг хүчин чадал нь одоо тулчихсан. За шугам дээр бол нөөц байгаа боловч их хөвсөр манд дулаан үйлдвэрлэгч хүчин чадал нь одоо бүх тоноглол нь одоо дээд хэмжээнд төрс ачааллагдсан байгаа учраас ТЭЦ 2-ийн сүлжээн дээр бас их хүндрэлтэй байна. Дулааны нөөцийн хувьд ийм байгаа бол цахилгааны хүрэлцээ хангамж муу байгааг хэлцүүлгийн үеэр холбогдох албаны хүн хэлээд нийслэлийн Сүхбаатар Чингэлтэй дүүргүүдэд цахилгааны холболтыг шинээр хийх боломжгүй хэмээн мэдэгдэж ирсэн юм. Ухаалаг хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа 2013 нээлттэй хэлэлцүүлгээс хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг та бүхэнд дараагийн нэвтрүүлгээрээ хүргэх болно. Манай нэвтрүүлгийн зочны цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Valiant Art компани захирал хадагтай Elizabeth Coffey оролцож байна. Дизайны салбарт 20 жилийн турш ингээл бизнес эрхэлж байгаа. Тэгээ Монголд бол ер нь 8 жил болж байгаа. Гэтэ 4 жилийн эхэндээ бол дандаа уран зургаар дагнажсэн. Сүүлийн 4 жилийг интерьер дизайн руу одоо орсон энэ бизнесийг эрхэлж байгаа. Одоо Монголд таны одоо гар бие оролцсон ямар интерьер дизайны дэмжлэгдэх заслууд байдаг вэ танилцуулбал? Миний эрхэлсэн том төслүүд гэх юм бол бид нар Кемпинскитэй маш ойрхон зузаан харилцаатай ажилладаг. Тэгээд худалдаа хөгжлийн банкнд би төслүүд хийсэн, Бороо голдод хэрэгжүүлсэн. Тэгээд ер нь хувийн бас өөртөөхөө орон сууц оффистой одоо үйлчлэгээ авъя гэсэн хүмүүст үйлчилдэг. Тэгээд бид нарт өдөр болгон шин төслүүд орж ирж байт юм аа. Тэгэхээр Valiant Art Interiors компани нь өөрөө бүхий л хувийн болон одоо албаны байгууллага, орон сууц одоо тавилгаар болон бүрэн засал хийх зорилготой. Тэгээд бид нар дэлхийн маш чанартай өндөр одоо бусдад өндрөөр үнэлэгдсэн компаниудыг төлөөлдөг. Тэгээд бид нар жишээ нь Италийн олон компаниуд байгаа дурдах юм бол жишээ нь Annibale Colombo бол тансаг хэрэглээний өндөр чанартай. Тэгээд мэдээж чанараа дагсан бас үн гэж би. Тэгээ бас энэ тавилгууд бол үнэхээр сайн чанартай, удаан тогтцтой одоо хэрэглээний хувьд маш сайн одоо эдлгээтэй. Тэгээ үнэхээр гоё харагддаг. Тэгээ үнэхээр гайхалтай харагддаг. Тийм учраас бид нарын үнийг төлөөлөхдөө үнэхээр баяртай байдаг. Тэгээд бас өшөө сайн ярих юм бол сэрип гэж манай бараа байгаа. Тэгэхээр сэрип болохоор гэрлэн чимэглэлийн бүхий л төрлийг оруулж ирдэг. Үнэхээр ямар офис орон сууцд яг та тохирохоор яг олон төрлийн сонголттой байгаа. Тэгээд үнэхээр өнгө дизайн тавтагдашгүй. Үүнээс гадна бас Барселоноос компани бид нэр платануудыг оруулж ирж байгаа. Тэгээд энэ дотор гадна талыг бүгднгийн платагаар хаана шал бүгдийн платагаар яг бүрэх боломжтой. Тэгээд үнэхээр олон сонголттой учраас маш сайхан үзэсгэлэнтэй гоё харагддаг. Тэгээд шалны хувьд бол бид нэр Интерсел болон Бүтэк гэсэн хоёр компанийг албан ёсоор төлөөлж байгаа. Тэгээд шалны систем нь бүгдээрээ өргөлттэй учраас сүүлийн шинэ технологи учраас хүмүүсийн одоо ямар ч төрлөөр ашиглаж болно. Бас олон нийтийн талбайд ашиглаж болно, хувийн байшиндаа ашиглаж болох учраас
Энэ технологиг бид нэр танилцуулж байгаа. Тэгээ үүн дээр нэмээд бид нэр хэвсэнцэр гэж би. Тэгээд энэ хэвсэнцрүүд маань үнэхээр сайн одоо шийдэгдсэн олон төрлийн сонголттой, дизайнтай. Тэгээд энэ хэвсэнцрийг угсрахтай ямар нэг цаваа ашигладаггүй учраас одоо угсрахад айгүй амар. Тэгээд сонголт өргөнтэй 260 төрлийн өнгөтэй байгаа учраас та бүхэн сонголтоо хийхэд үнэхээр боломжтой. Тэгээд ерөнхийд нь ярих юм бол манай компани дотоод төслийн, тавилгын бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн манад байгаа. Тэгээд бид нар үнэхээр сайн чанарыг бас сайн үйлчлэгээ үзүүлдэг учраас бид нар үүнийг ингээд Монгол нийлүүлж байгаадаа үнэхээр баяртайгаа. Тэгээд миний хувийн зорилго бол гэр болон ямар ч газрыг маш сайхан болгох гэсэн зорилготой ажиллаж байгаа да. Та Монголд ирээд тий Монголын одоо үндэсний гэр хэмээн сууцаа ингээд орж үзсэн үү? Зүгээр таслах шийдэл нь ямар санагддаг вэ? Гэрийг бол анхаарад гадна талаасаа маш жоох юм байна гэж бодож исэн. Гэтэ үнэхээр дотор нь ороод бол гайхсан. Яг тэгэхээр гэр өөрөө аягүй сайн зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл фэнкшүүхийн талд бол одоо энерги тэгээ цогцлогоо одоо доторх дулаан байдлыг аягүй сайн зохион байгуулсан байгааг хараад би үнэхээр надад үнэхээр таалагдсан. Тэгээ яг бол дотор нь байгаа хүнд өөрөө ингээд тухтай ингээд аягүй авсаархан боломжийн одоо тийм хэлбэр яг амьдрахад тийм байдал надад санагцсан. Interior design хийн гэдэг нь өөрөө ер нь бол тухайн одоо биднэрт харилцаж байгаа хамтарч байгаа хүмүүсийн хувийн сонголтын дээр их үлээ үндэслэдэг л дээ. Хин нэгэн хүн биднэр дээр ирээд би танаас interior design-ы чиглэлээр зөвлөгөө авъя. Надад туслаач гэх юм бол би тэднэр шууд одоо ингээд газар дээр зөвлөгөө өгөхөөс илүү урьдлаад тэр хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй болдог. Ягаад гэвэл тэр хүн яг юу эрхэлдэг вэ? Ямар сонирхолтой вэ? Жишээ нь хідэн хүүхэдтэй вэ? Тэгээд ягаад вэ гэхээр тэр хүний өөрийнх нь амьдрах байгаа орчин учраас тэр хүний талаар мэдээллийг авснараа тэр хүнд эргээгээд амьдрах таатай орчныг бүрдүүлж өгөх нь хамгийн гол зорилго маань юм аа. Тэгээд энэ бол ерөөсөө тухайн хүнийг сайн судлаж тэр хүнийг мэдснээрээ бид тэднэрт яг таатай орчныг өгч чадах юм нэлээд сэтгэл зүйтэй холбоотой одоо уялдсан одоо арга хэрэглэх хэрэгтэй гэдэм аа. Тэгэхээр би тэднийг сайн судалснараа эргүүлээд тэднэрт бид нэр тав дахьтай амьдрах амжилт тэр боломжийн өгөг нь өөрөөр хэлбэл тэр хүмүүс тэнд амьдрах юм чинь би тэднэрт цогцсон юмыг өгөх нь хамгийн гол зорилго гэдэм аа. Тэгэхээр би үүн дээр нэмээд юу гэж хэлмээр байна гэхээр би нэгэнтээ Монголд 8.5 жил амьдрсных би монголчуудын амьдралын хэв маягийн юу гэдэг үнэт байна гэхээр Орос маягийн соёл тэр хэв амьдралын хэв маяг илүү орж ирсэн юм уу гэж харж байгаа. Тэгээ би энийг юу гэж байгаа гэхээр хүмүүс одоо юу гэдэг өөртөөгөө статус байр байдлаа өөртөөгөө байгаа юмараа харуулж аягүй хичээж байгаа тийм арга хэлбэр гэж бодож байгаа. Жишээ нь хүмүүс аягүй юм алтан үнэтэй хүнд юм зөөх ч юм уу тий гэрийнхэн тавилга нь илүү том амбар бүдүүн ингээл шавцсан байх ч юм уу. Гэтэл яг үнэндээ эргүүлээд дизайнерууд бид нар юу гэж боддог гэхээр хүний амьдралын хэв маягт хэрэггүй юм бол хэрэггүйг нь гаргаад харин хөнгөн аягүй тухтай тэгээ аягүй тийм тааламжтай амьдрах хэрэгтэй. Яг гэвэл таны гэр гэдэг чинь ямар нэгэн агуулга биш ээ. Зөвхөн тавилгууд байдаг орон зай биш. Харин танд амьдрахад амьдрахад чинь аягүй тог тухыг танд өгөх тийм орчин байх ёстойгоос биш агуулгад зориулсан одоо тавилган зориулсан зүйл биш ээ. Тэр хүмүүс яаж яах вэ? Классик тийм маягийн юм их сонирхоод гэтээ энэ нь одоо яг байрлалаа олоогүй юм уу? Зөв зайндаа тавиг юм эсвэл зөв өрөөндөө тавигүй ч юм уу? Тэгснэ бас зайгаа зөв шийдээгүй байх жишээ нь байдаг. Тэгэхээр би юу гэж хүсэж байна гэхээр нэгэнд Монголын эдийн засаг хүмүүсийн амжилтууд ингээд нэмэгдэж байгаа учраас үүнийгээ дагаад бүгдээрээ өөрчлөлт, шинжилэлт хийх хэрэгтэй. Бодол санаагаа өөрчлөөд бүгдээрээ амьдралынхаа хэв маягийг илүү тухтай, илүү шинэлэг бас та зай бас гэрлийг аягүй сайн мэдрэх тийм тог тогтохтой байгаасаа л гэж зөвлөж байна. Valent Art компани нь байршлаа өөрчил замын цагдаагийн газраас баруун тийш S Outlets брэнд хувцсны дэлгүүрийн баруун талд байрлаж байна. Одоо та бүхэндээ Улаанбаатар хотод захиалга авч байгаа зарим нэг шинэ орон сууцны мэдээллийг хүргэж байна. Сайн байцгаана уу үзэгчдээ. Миний та бүхэнд танилцуулах орон сууц бол Баянзүрх дүүргийн 1-р хороонд байршилтай Golden Hill нэртэй шинэ орон сууц юм а. Та бүхний мэддэг байршлаар тодруулж хэлэх юм бол Эрдэнэкагийн баруун тал буюу Goldenville хотны зүүн талд байршилтай шинэ орон сууц юм а. Golden Hill шинэ орон сууц нь нийт 12 давхар 198 айлын орон сууц юм. Нэг давхартаа үйлчилгээтэй, зойрын давхартай, зулаан зогсоолтой. 3837-оос 7178 м2-тай 1-3 өрөө орон сууцнаас сонгох боломжтой. Golden Hill орон сууц нь 2013 оны 9-р сард ашиглалтанд орно.
Golden Hill шинэ орон сууц маань Golden Wheel, Royal Castle зэрэг өндөр зэрэглэлийн хотгонуудтай зэрэгэлдээ байршдаг тул орчин нөхцөл сайтай. Golden Hill шинэ орон сууцны маань ойролцоо Эрэл сургууль, Орчлон сургууль, 33, 48 дугаар сургуулиуд, мөн 22 дугаар цэцэрлэг, 135 дугаар цэцэрлэгүүд ойрхон байршиж байна. Хэрэв та хүүхдийнхээ сургууль цэцэрлэгтээ ойрхон амьдрахыг хүсэж байгаа бол миний танилцуулж буй Golden Hill нэртэй орон сууцыг сонирхоод үзээрэй. Манай Тэнхлэг зууч компани сар бүр шинэ болон хуучин орон сууцны судалгааг хийдэг байгаа. Энэхүү судалгаагаар орон сууцны 1 м2 үн Golden Hill хотгон байршиж байгаа газар 1 жилийн дотор 24.8% өсөлттэй гарсан байгаа. Үүнээс үзэс та банкнд мөнгө хадгалуулснаас илүү үйл хөдлөх хөрөнгө болгон хадгалсан нь илүү ашигтай болох нь үүнээс харагдаж байгаа. Дараагийн танилцуулах шинэ орон сууц бол Буган Соёмб нэртэй шинэ орон сууц юм а. Буган Соёмб орон сууц нь хан уул дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай буюу та бүхний сайн мэддэг Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун хойно Туул голынхаа эрэг дагуу байршиж байгаа. Буган Соёмб орон сууц нь нийт 6 давхар 24 айлын орон сууц юм. Зойрын давхартаа дулаан зогсоолтой 44 м2-аас 131 35 м2, 2-оос 4 өрөө орон сууцнуудаас сонгох боломжтой. Буган Соёмб орон сууц нь 2013 оны 5 сард ашиглалтанд орно. Одоо би та бүхэндээ зайлсанд байршилтай Буган Соёмб нэртэй шинэ орон сууцны талаарх үнийн мэдээллийг хүргэе. Буган Соёмб орон сууц нь 1 м2-ийнхаа үнийг сая 620 мянган төгрөгөөр захиалга авж байгаа. Үүнийг би 63.5 м2-тай 2 өрөө байран дээр жишээ олгон тайлбарлая. Нийт үнийн дүн нь 102 сая 800